Дэлхийн монголчуудын Angel Radio 8-ны урлаган дээр суугаад оруулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг суурайтагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 4-ний баасан гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа Мөги, Анжгаа, Гэрлээ, занариулагчаар мөццгийн төвшин баярнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Лафорын хоолойн цацлага, вирус бактери эсрэг байгалийн эмчилгээг суурайтаагаар мөн 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна баярлаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв барилгын даамал боллоо гэдэг сэдвээр ярилцсанаа. За энэ жил энэ 7 хоногт нохон хил сургалаа, цэцэрлэгийн багш боллоо. Өөрч яасан бilé. Одоо сургасныхоогоо бариад давуулаад барилгыгаа зогсно. За, барилгын даамал болсон. Тэгээд мэдээж барилгын даамал учраас бүх эрх мэдэл танд байгаа. Таны туслах нөгөө 3 хөтлөгч чинь. За. Энийг нар горыг зарах гэдэг. Бөө баяр цаадчих. За. Материал нь бүгдээрээ байгаа 2 давхар модон байшинг маш хурдан барьж дуусгах гэнэ шүү нэмэ. За, хин ямар ажил даалгах вэ? Одоо ингээл можан захилгаан, сантехник, фасад, интерьер, загвар өрлөгчин, кранист гэл зөндөө ажил байгаа штэ тий. За. 2 мужаанаар нь 2 эрэгтэйг. Одоо та хоёр тэгэл хамгийн 2 мужаанаар яах гэж байгаа? Мужаанууд ч өөрсдөө юм хийн шин. Өөр туслах байхгүй юм чинь. Мужаан гэдэг нэр өгөөл та хоёр өөрсдөө юм хийн. Би мужаанаа хийн шүү. Би өөр юм хийж чадахгүй шүү. Юу штэ? Юу гэж тийм. Мужаанаа хийн шүү. 2 давхар байшингээ үздэй. Тий. Тоосгоо зөөн тэр нөгөөний гаднах мадах бүх юмаа хийн угаасаа. Гэхдээ мужаа чи мужаанаа хийн шүү. Мотор л юм идэг үнийг мужаан гэдэг шүү. Үгүй. Нөгөө тослох мужаа яасан гэдэг Дотор мужаа. Манусыг 100 айлаас худлаа хуцаж авчих юм байна. Зүгээр мужаа хийн гэж Харцаар за тоосгоо өрөөрэй. Тэгээд нөгөө талбай цэвэрлэгчээр гэрлээ гэж. Цэвэрлж яа тийм тэр барилгын талбай цэвэрлэн штэ. Буухал байж байна. зүгээр гэрлэг тамлах чаа. Цэвэрлэж. Маргааш дахиад хог бол дахиад цэвэрлэх. За хий. За. За болсон. За, Мөги. 2 мужаантай нэг талбай цэвэрлэгчтэй юм уу? За. Би эхлээд өөрийнхөө офсыг бариулна да. Барилгын даамал. За яашиг. Гоцаа баг. Чи 2 давхар байшин барихын төлөө хажуудтай. даамал чигээ гадаа байгаад байвал муухай штэ чи. Тэгсээд ийм ядаж барилгын манай чигээ пүүдэг шиг жижигхэн дулаах. Чи пүүдэг бариад ганжгаа урдл гээд. Чамд богоож тавиад өгч Нохон байдаг байшин шүү. чинь жижигхэн байшин байдаг шүү. Тиймэрхүү байшин байхад болох юм шүү. Ороо суух Нохон байшин. Чавд нохон урданг. Ог жордонгийн жоохон цуцаах хийгээд өгч бодохоор юм байгаа шүү. Йоо. Тэр мөн нохон байшин ястай номиг ойртуулахгүй даа. Гэрлээ талбайгаа зэвч ордог. Йоо. Намайг цаашаа. Тий. Ингэнэ гэрлэгчиг 3 дугаар студиэс шууд дамжуулж яах гэх хүртэл 1 2 дугаар студ нь хаана нэдэм болоо л гэж бодогдоод байдаг гинэ. Өөр гэж. 2 дугаар студ. Яг үндэ 1 2 дугаар студ байдгүй маа. За 2 дугаар студиэс манай зочны цаг маг бичигддэг. 1 дугаар студиэс манай мэдээний найр редактор мэдээгээ уншдаг. Бид нар рекламныхаа хоолойг бас уншдаг. Удлаа сүртэй харагдуулах гэж тэгж. Одоо нүгөө дээшгээ орохлоор 6 дугаар студиэс гээ. 600-ийн студиэс. Өөр студ Том сэтг. 600-ийн студиэс. Тэгээ өөр студ ерөөсө харагдахгүй тий. 24 дугаар студиэс эдэргээ солиороо суучаа. За, анжгаа яах юм? За. Гү чи яасан бэ? Тэгээд Мөги яа. Тэгэл би юуныхаа офсоосоо та нарыг цонхоор отлогоо гаргачаад бид байлаа. ямар ажил даалгаж өгөх юм? Ямар ажил таалах юм бэ? За хоогоо. Анжгаахаар бүх юмыг хийлгээд, номинал цэвэрлэгийг нь хийлгээд. Хараа. Тэгэл гэрлээ ороод ир. Новшидат. Намайг жаахан байхад манай ах сохтуу ирээд заяа. Бороо орж исэн чи бидний борооны ус тасгээд заяа. Тэгснээ ингээд бүгднгийн ингэж гаргаснаа бүгднгийн гаргаж нөгөөний сав түлгэж исэн байхгүй юу? Борооноос тасуулах гад тэгснээ яг нөгөөний октоодыг хараад за тэр орж хоол хийлц. Тэр орж гэр зэвэлсэн надараас чи яв гэж хэлээ. Яг тэр
шиг бодлоо шүү. Яг сонгонгоод номинаш аргууд чи яагаад таа. Яагаад талбай бохор байгаа даа гэх. Тэр нэг модны үрдэс тэр гээ. Яа. За. За ашгүй. Тэгээ офсто тэгэл хаалга төвчээл тэгэл юу хийгээд байгаа юм. Нөө нохоныхоо үрдээ. Хөөе ажаа тэр бүдэг нууж унлаа. Тэнд юу болоо? Пүүтгийг хөдлөөд тэгээ. Энэ муу номццэг шулмас атаархад тэгээ ажгаах тийж байгаа. Үгс нохоо үрстэй. Намаа хоёулаа тэгж байгаа тэр бүгийг шатаач. Хажуугаар өнгөрөх болгонд ичээд тий. Хөнгөө ах үеэрнд каранагийн талдаад дээрээс юм унгаа. Тэгжээд та хоёр тэгээд нэг тэр байшингаа барьж дуусахгүй байдаг. Хэдэн удаа нохооны өөр савлж итлээ. Нохооны өөр хэд савлж итл та нар дэрийг дуусах. Байсигээл хоёр ажиллаа хийгээл мяарч ах чи тийм байсигээл гэрлэг инээ тангинаа. Нохоо өөрнөөстэй. Та нөгөө тэр ахаад идээгээд. Бүр шээс гоож. Тэгэл гэрлээ инээ гэдэг юм бол мөгийн гарч тавхаад тэгэл буцаж орж ирээд байшин хөдөлдөг. Юу явдгийг бага бөөмөдөө. За. Би өстэй. Би мөгийг шууд каран болгоно. Кранисто? Тэг мөгийн зүгээр өөрөө каран. Бүгд дэшин дашин зөөж мөдөг. Манай канте. Энэ мөгийг каран. Мөгийг каран. За. Тэгээд модтой ажлыг нь бүгднгийн номдцэг хийн заяа. Би яхалаар ихтэй үн ажил хийе. Тоостой ажлыг нь бүгднгийн гэрлээ хийн. Тэгэл болоо. Зөөхийг нь бүгднгийн би зүгээр гээд туслах хийх юм байна. Бүгднгийн зөөр. Энэ хоёрт алцганаа л гэж. Тоосгнуудыг авчирч асгачаал тэгэл тэгснэ тэ. Намогийнхыг зөөж өгөхгүй наацаа бас каранаас. Би одоо тоосгоор өрлөг хийх юм уу? Чи мод. Би чинь тоос гарсан. Би өрлөг мөрлгөө хийгээд тийм. Одоо тэр шовон нуруу дээвэр мэвэр цонхны араа мараа бүгдийг би өндрөөс айдэн ш. Шал мал Би өндрөөс айдэн. караа байгаа ш чамд. Би үл тийш доош явахгүй. Би гэрлээ тоос караа байгаа шүү те. гэрлээ тоос навч асгаж өгчөөл. Тэгэл тэнцээ инээлтэй юм яриа л яваад. Чамд караа байгаа. Караа ч ингээд дэшиг өргөөд өгчих нь. Энэ караар ажиллахгүй юм л та. Ажилуулнаа наад гэж. Та өөрөө юу хийх вэ? Дарга дээр хов ярдггүй юм бол би бол тоогч. Би юу? Тий. Би яг одоо ингээд өдөрдөн штэ. Ерөнхийд нь өдөртал байж байна. За би яаштай те анжгааг мужаан болголоо. Одоо тэгээд тэр нөгөө нэг юу яаштай нөгөө нэг арматураа зангидэн штэ миний өгшөө. Андаа. Хамгийн нарийн юм ааштай чи одоо хаалга малгай суйрлуулсан те. Сонсож байгаагүй л. Арматур чинь хідэн нарийн төбөрл ингэж зангидсан юм байна штэ. Тэр Юу яриад байгаа нь тэр огт сонсоогүй юм байна. арматураа ингэж сайн зангидаж нэг ийм сонин хар панелыг нэг ийм хумаар ингэж тэн дотор чинь нөгөө нэг цемдэ зутгах штэ зутгалтай юм штэ. Бетон араама босгох штэ Тийм штэ. Мондоо мод. Тий айгуу нарийн ажил ахгүй тий айгуу нарийн ажил. Нэг сонсоогүй л юм л байна. За яг хөө тэгэл барах байлгүй дээ. Ааха. Тэнгүүдээ мөөгийн ингээд дотор засвар хийгдээд дуусгаар штэ тий. Цахилгаан маглахаан сам ангаа хариуцсан шүү заяа. Ойлгосноо? Тог зөвхөн. Өөрөө алгас ихсээс бочирдаг. Сан гэдэг чинь нөгөө жорлон битээ. Йоо. Хөөс барилга ашиглалтанд ортлоо гэрлээ тэр инээлдээ л ичих юм байна. Сэгсэгээл инээгээд Ажаа зүгээр хөлдөж өгөхгүй. Арматур загтаал яваа. Би цахилгаанаа хийнэ гэж. Дуусчлаар бодлоо. За номоогоор болохоор зэрэг дотор засал хийлгэнэ. Одоо яг тэр нөгөө нэг бэлта наах тий. Тэгэл одоо нөгөө замаск татах аа тий. Обо наах тий. Заслын хүүхнүүд гэдэг тийм хүүхнүүд байдаг юм. Тийм дотор засал хийлгэнэ. За. Жохон намгал юм да. За хамаагүй. Тэр хүний өндөр нам ямар хамаатай. шат байлгүй яадгийг. Шат мат байгаа шүү дээ. Бас уу. Би ч одоо ингэ тал нь дэшигээ затихгүй байх юм бол гэж бодлоо шүү дээ. Яг хараа үргэлээ. Хараа үргэлээ затирх тавцсан. Дэдлийн яах юм хүрдгүй аа. Тэгвэл бүр намайг дотор заслын баригаад тийх ингээ нэр өгсөн. Дотор заслын баригаад ганцхан намаа. Сүртэй басна баригаад. Баригаад өнөөдөр амарлаа.
Ахын тэгэл жоохон өглөөдөө жоохон шаардлагатай болж дотор цэцлийнхэн засаарай. Дотор засаарай. Дотор цэцлийнхэн. Нэр заслын хүүхнүүд нэр барилга дээр ажилладаг байх. Энэ Арбаторын хайгуу сонин шүү. Чи яринстэй заслын хүүхнүүд шинэ жил орох гэж байна шиг. Бас дөрөвдөө саамаад ирсэн. Саамаа гусцаа. Үс ороод. Өнөөдөр танаа баригдын шинэ жил явж байгаа. Наад чамаастай. Гой цав тавсаар. Явж байгаа. Энэ чи манай ээж Тэг өксөө бүрж идэгцэн байгаа маа. Өнөөдөр танаа баригдын шинэ жил юм уу? Ганцаархнаа дээ. За хамтран айлгч танилцуулсны дараа дараагийн асуулт руугаа оръё. Улаанбаатар хотод 17 цаг 23 минут болсон. За манай найруулагч санал асуулгаар болсон байна. За. Та энэ дүрийн хийсэн барилгад нь амьдрах уу гинэ. Хаад нь зүгээр холуур тойрч явах юм. Бэд нь ганц хонвол хонохын тэгтээ гадаа нь инээ яваар авир эрэг. Бэд нь амьдрноо яаж игээл амьдрахс гээд нь миний нас гүзгүй байлгүй дээ. Тэр байшингийн босхыг харахад гинэ. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Лафорын хоолойн цацлага вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ гэсэн үрээтээр хамтран ажиллаж байна. За. За энэ болохоор нэг үйлчлэгээ нь болохоор ханиалга намдаа, өвдөлтийн намдаа, өрөвслийн эсрэг, бактери болон вирусыг устгах нь тэгээд дээрээс нь цацсны дараа шууд хоолон өвдөлтний гэж нөгөө намдадгаараа бүр ингээд шууд үйлчлэлтгээрээ давуу талтай гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд найрлагын үед бол 8 төрлийн ургамлын тус агуулсан гэхээр одоо нөгөө аргаж ханиалгаад идэг тэрийг нь зөөлөж чийшүүлнэ гэсэн үг. Ингээд Вьетнам улсад үйлдвэрлэсэн юм байна. За. Яг ургамал амтны гаралтай ийм одоо байгалийн эко бүтээгдэхүүн байх нь шүү. Тийм хоолойн цацлага. Найрлаганд нь юу байгаа вэ гэвэл зөгийн жилий гэж байна. За. Folifloral ямар амар хэцүү. Folifloral зөгийн бал. За. За, гааны тос. За. Лимоны тос, цагаан гааны тос. За, одоо хайктор хоёр хүнд юм гараад ирсэн. Paniculata eucalyptus ургамлын нийлсэн ханд гэж шүү. Хөөе зүгийн жилийн зүгийн бал хоёр ч өөр юм. За би одоо зүгийн Шал жилийг өөр. тайлбарлаж Өөр, өгье. шал За манайхан над руу одоо маш анхаарлаа За. хандуул заяа. За зүгийн жилий гэж юу вэ гэхээр штэ тий. Зүгийн ч угаасаа нөгөө нэг юм айгүй ухаалаг амтай учраас за модны давирхааг авчран заяа. Одоо яг бал цуглуу тоос цуглуулж байгаа юм шиг. Тэнгүүдээ энэ ирүүнийхээ доор байдаг ийм булчирхаанаас нэг ийм шүүрл ялгаруулад тэгээд ингээд зүгийн жилий гэдэг юм үйлдвэрлэж гаргадаг аахгүй одоо. Тэнгүүд энэ зүгийн жилигээр яадаг вэ гэхээр зүгийн үүрээ ариутгадаг. Одоо тэгээ тийм дотор чи ингээд хатан зүгийн ингээд баахан өндгөлцсөн байж байгаа штэ тий. Тэрийг одоо ниран тасаг гэж ойлголоо гэхэд бид нар ингээд төрөхөд ч гэсэндээ ингээд нөгөө ийм гэрэл асааж масаагаал ийм ариутгал явагддаг штэ. Яг тэрнтэй адилхан тэр хэсгийг ариутгадаг ийм бодис гаргадаг бахна штэ. За тэгэхээр тэр тийм учраас зүгийн жилигээр дандаа ийм өрөвслийн эсрэг бүтээгдэхүүнүүдэд ашигладаг зүгийн жилийг ийм зүгийн яг ингэж гаргаж ярьдаг юм байна шүү. Зүгийн жилийг зүгийн бал идэж ерөөсөө муудадгүй бүтээгдэхүүн гэдэг байгаа шүү. Шаас зүгийн балдаас мөг батаа энэ чинь шаас өөр юм заяа. Тэгээ эн чи ингээ юу юм бэ? Тэр энэ спиртний агуулмж өгдөг чинь өмнө нь би нэг цацлага авсан чинь спиртний агуулмжтай байсан байхгүй. Тий, ер нь энэ цацлага уудаг юм чи спирттэй гоцсон байхгүй. Тэгэхээр яаж юм? Хүүхэд уухгүй байсан. Тэгээ штэ. Тийм байна. Насны өргөчд болон 6-аас дээш насны хүүхдэд өдөрт 2-3 удаа амны хөндөрөөр шууд шүршинэ гэж штэ. Харин тийм байна. Тийм байна. За тэгэхээр та яг аль бие усныхын эмч төлөөлөх нартай 88 56 20 88 49 60 гэдэг утсуудаар холбогдоод мэдээлэл аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ Лафорын хоолойн цацлага хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв барилгын дамал болсон бид дөрөвч. За. Мөги хиндэн ямар шагнал амал бол хүмүүстэй нь илүү хурдан ажиллах вэ гэж. За одоо Шагналуу. шагнаад ээж те. Хөөе чамайг өрөөнд доор болж байгаа л тэгэл амттай өгдөө. Тэр болчлоо. Мань хоёр. Та хоёрыг өгснээ чи шагнад. Ашаа гэчээл. Хоёр жинхэнэ барилгыг босгож байгаа үстэй. Хулгай хийгээд хамаг юм зарчихгүй л Өө мөги би амттанд дурггүй. Чи намайг тийм амттай юм идээд явж байгаа хязаар би тоорт чи. Чи тэгээ юундаа инегээд. Чи тэгээ юу идхий? Махал идмээр байна. Чи тэгээ юундаа инегээд ийсэн. Тавчи авчираад өгсөн надаа. Тэр ажиллаа хийж байхдаа байг сонсост. Нөгөөх нь инээлээ. Одоо байшаа өдөх. Тэр түрүү гарчгүй гэдэг чи 5 жирүүл гарч гүйсэн юм байна. Тийм л юм байна. Тэгээд төд удалгүй байшаа өдөлдөг. Тэгээд яг ингээд арсид гаргаж чадам цэсгээр гай.
Йоо. Хизээ масыг зүгээр гаргаад чулуудчих юм байна те. Тэгээ саруу марууг анжгаах ингээд дом момд хэрэглүүл маа энийг авуулаа гэж саруу гэж. Мүлжил гэх юм байна. Ягаа шагнал юм уу тэр нь? Тий. Гэрлээ жоохон затгалдаа байвал үлдсэнийг нөгнөө. Энэ мөгийн барилга бол босхгүй. Тий босгүй. Энэнд бол бид хоёр урамшихгүй шүү. Үгсний чи урамшуулах зүгээр ажиллаа хийлгэн. Өглөө ажлын цагт за цагаа бүр тэгээл хоёулаа ажиллахаа хэл зарлах байхаа. Тэгээ штэ. Тий. Тэгээ нөгөө мөн нохоо ороор нижиж хаяал. Тэгээ штэ нөгөө нохоо орог ин ганцхан каратад Тэгээд та хоёр ажилгүй орлогогүй монгол хүн болно шүү дээ. Яах вэ? тийм ud гэрлээ гэж энэ хоёрыг халаач ээ. дөрүүлээд ажиллахгүй орж Ари дэмжиж давруулаад байгаа биш үү? хаяа зодж байгаа чи. Энийг заслын хүүхнээ явуулаач ээ. За Нөгөө байнгын саатаа говцтой. ажил хийх гэж ирсэн юм уу? Таа зэрэг гэж ирсэн юм уу? Мэдгүй. Тавтаа. Хийж яхаа сантаа уцтай тий. Йоо. Фичснэр заслын охтуудтай уулзсан. Нэрээ яг шинэ жилд орох гээд ирсэн чи тийм гэсэн шүү. За яах вэ? Караныг яах вэ? Каранд нэг хаяа нэг 2p өгчнөө. Каранда бол 2p өгч. Тэгэхгүй бол наад чинь дасарч нь 2-оос дээш бол дасарчхан шүү бас. Юу яана? Тоосгоны өрлөгчөндөө бол хаад нэг 5g өгч. Тал 5g. Талч шиг. Яах лэрэ талын? Талын өөрөө. Тал найз. Өөрөө. За. Гэрлээ бас амар идэж байгаа шүү те. Бүтэн дараа сугал идчихдэг. Амар. Тэгээд нөгөөдгөө шингээх гэл тэр байшин өдлөд байгаа. Тал найз. Байшин өдлөд байгаа. Юу мужаандаа бол би зүгээр өдөрт бол найдвартай 3 мантун бууз. Өдөр бол. Чи хүнд юм хийхээр шал өөр иддэж штэ хаа. Биений хүчний ажил Гурчин баг чамд юу ч өгөөгүй. Би чамд 3 мантун бууз. Юугасаа бүгийн хайлаас гарцсан. 3 гахаа цэнцэр минь. Нэг бол яа ихгүй. Хоёр бол одоо бас их ам хийгсэн. 3 мантун бууз шүү дээ. Тэгэхгүй бол гарчаа. Заслын хувцас өмсөөл өнсөөл гадах юм. Юу гэсэн юм бэ? Юу ч баян юм татаж ингэж амар хөдөлж байгаа сте. За. Чи туран шүү. 3 мантун буудтай тэгээд байнга ингэж авах юм бол дороод миний За би юу яана? Би бол ингэнэ энтнийх чинь бүхэл бүтэн баригаа дэмжин. Баригаа дэмжин л идэв штэ. баргаад өдөр болго яах вэ? Өдөр болго биш ээ. Би зүгээр хаяа нэг одоо тэр өдөр тутмын угаасаа барилга дээр бол голцуул цөв ээж өгд юм дөө. Ер нь бол барилгын цөв ээж өгдөг. Тэнгүүдээ чи 1-2 дугаар хоол зэрэг өгд юм. Тэнгүүдээ би чамд дэжтэй ногоото шүл мантуул өгдөг байхгүй юу? Тэнгүүдээ би чамд 7 хоногт нэг удаа гоо пицца чикен захиалж өгчээ зэ. Оо за. Пицца чикен захиалж өгчээ. Эдний барилга босч магадгүй болчихлоо. Тэрнээс өмнө баг дампуурах уу? Мөөгийг болохоор зэрэг за өдөр болгон дуртай хөгжмөө сонсох эрх нь олгоно. Чихвчтэй байнга чихвчтэй ажиллаа хийж байгаарэ гэд хөгжмөө сонсох эрх олгоно. Зүгээр өөрөө сонсч байсан чи би наадгыг чи эрхэж авдаг. Зүгээр өөрөө хөгжмөө сонсоо явчихсан чи. Зүгээр нөгөө Монголуудыг бэлгэллээ гэж. Оо тий надад ч сонсохыг хэлээ яа. Би өндөр шагнал өгнө гэдэг ахлаар өндөр шагналтайгаа яваад байсан чи богдуулаар шагнав гэж. Анжгаад бол угаасаа анжгаа гавьяа шагнал одон тэмдгэн дуртай юм чи. За энэ байшин таахан шиг аштайхан шиг бариад дуусгах юм бол нөгөө нэг барилгын салбарт бас тэргүүний гэж байдаг л байлгүй дээ тий. Барилгын салбарын тэргүүний авч. Барилгач чинь гэж. Хүндэд барилгач медаль авч өгнө. За. Тэгээ нөгөө хоёр давхрынхаа өмнө тэмдгээ зүгээс ингээ. Таны ажлыг түүх аа. Нэг хоёр давхрынхаа өмнө тэмдгээ зүгээс. Би нэг хотхон босгоод тэгээд хүндэд барилгач болсон юм аа. Бас том юм. Хотхон нөө. Нөө тэр хоёр давхар байр. Бараг хороод бол баягил юм ярь зүгээр. За дараагийн асуулт руу орлоо шүү анжгаа. За нэг харсан чинь нөгөө гурав чинь хов батцсан сууж идэг ажил бүр хайц. За тэгвэл одоо шийтгэл явуулаа. Сая гавьяа шагнал урамшуулал явагдсан шүү дээ. Одоо шийтгэл явуулаа. Яах вэ? За та за нөгөө барилга явахгүй байсан гуруула хов бацаа суусан ч шиг. Чи одоо намхан юм байж чи юу энд яваад идэх тэр очиж тэр затерка татаач. Юу лээ мужаа штэ.
дээвэр мэврээ хийлтэй ч. Хов бацхад өндөр ямар хамаатай юм. Тийш Үгүй тий. энэ хоёр чинь өндөр Таны таараад юм ингээд бас болгоод махлагын хэмжээтэй дэвэл яах вэ? Би л өстө амар Тийш шийдэх нөмө дуртай үнэн шүү. хэлж байна. Амар гоё шүү. Аа. Тий. Номинал шиг. Ингэнэ. Нохооны өрөнд оруулж өмдөө тай. Тайлж яах чаа. Бүстэр жаалах. Ямар балер донтой юм бэ? Бажаар гач тодтой юм би. Ямар нэг сонио хүмүүст амдаачлаад байгаа юм бэ? Гүч тэгж шийдэх. Хүнийг өндөр намаар нь Яа, ялах бүр- нөгөөдг нь балер гаж тонтой. Би их юм байна. Ер нь бол тэ. Яг ч сүүдрэг бүр амар дуртай болсон тий. Хаалтгуул яа. Яг таа чи яа. Ай намаа жоо байж чаад. Жоо Нохооны байж чаад болохгүй юм хийцтэй. Адагдуулахаас. Адагдуулахаас. Алгадгасаар аргагүй боллоо да. Ой, мессеж гал хаалгадаг шалаа. Би болохгүй байсан. Сүүгээ тавьчлаа. Хэлээгүй бүр нэг солонгос кино дээр гардаг шиг гараа ингэ харж гад нэг толгоогоор газар тоглодог шүү дээ. Тийм тэгж байгаа тэгээ ингэ юм зоддаг юм банцтай. Тэгээ тэрэн дээр гэрлээ номингээ тусна. Тэгээ хоёр хам тоглогч. Тэгээ ихлээд банцтгаар ёо гэж яасан сүүлрээ ба. Тэгээ нэг хит хоногийн дараа бүр инээдэг. Нэг тийм садист юм байгаа. Харин тий. Яа Би юм бэ? мөгийн чихвчийг нь хураал. Шийтгэлнэ. Тэгээд чи тэгээд дүлий царайлаа явж байгаа чи. За. Тий. Тэгээд Тэгэнгүүт би тэр уранда номин дээр гүч юмтай тааш. Яаж исэн чи өндөр тайлбарлах вэ? гэрлэг би Йоо. голын чимээгийн хамгаалтын албанд хэлчихэн битгий оруулаараа наатахаа гэдэг. За, таны эснэр тэгэл нэг membership Би картаа мөнгө үйлчлүүлэгч оруулахгүй л Мөнгө болчихвол өгчихнэ. гэжтэй. Йоо. Membership картыг булгаалаад ажиллаж байгаа. Тий. Тэрийг нь хайчлаа шатаач. Хураалга. Йоо. Их аваач. Намайг бол шийтгэж чадаад байх юм байхгүй шүү дээ. Нөө 3 матан бузыг 1.5 болгоход л тэгэл сэтгэл санаагаар унаад бүр явж гүн. 3-ыг өгчөөд буцаагаад 2-ыг авчих. Яа зүгээр анханаас өгөхгүй бол сэтгэл зүгөө бэлтэж шít. За хоолоо идэх 3 матан бус өгсөн гутаа шийтгэл 2-ыг авлаа. Тэгээд яг цонхны задлалт өөрөө идээ суугаад. Тэгвэл ажил гараас гарахгүй. Яг тэгвэл номын өстө хэнийг ч алах واخа. Шууд шууд ударгасан. Харин шууд алах. Маргаас Ингээ хийчихье. маргаас над дээр хадаас зоох байх. Зүгээр шууд зүгээр юу шиг гүцэч. Оройн нахаа эзэнгүү тоосох гээ. Йоо. Бас мужаа байж гэрлэг алсан юм шиг тоосгоор зохих гэж байна. Юу гардаа модоор зохихгүй гэрлээ болгох гэж тоосгоор зохино. Эзэнгүү тоосох. Оо би бол шууд цалинтаа л ярина. Шууд хувьдаа явчих. Тэр дээр Тэр нь амар ахгүй. Яах вэ тэгж хүний мөнгөтэй нэрж яах вэ? Хүүхдүүд Хогч нь Та тэгээ өөдөө тайлбарлах. Хонгод нь ярих хэрэгтэй. Бөө яхаа салдуулмаар юм нэ. Мөгийн жоохон байсан ч гаалтай. За нэг алгадуулчих. Гэтэ мөн шиг амархан штэ. Би нохон байшинд ч орохгүй шүү. Тэгээд болоо. Энэ бол жоод амар том шийд. Тэгвэл тэгэн штт. Номын цэцгээ гэж. За зарч яач. Яа үрээ. Тэр яг тэг юм байна. Яг Номын цэцгээ Google хэрэг байхгүй. Би бүмээ. ай нөгөө саата цацаг яасан. Яа, өөрхийнээр намайг дууддаг ингэдэг шинжилээр өмсөн завтаа өмсөн. Байг өмсөс. Тэрийг байга торд. Тэцээ дуудахаас л хойш гэдэг. Тий, торд ийцээ. Бэлэн байж игээ байж дээ. Дуудахгүй шууд ажлынхаа хувцыг тайлаад энэ цэгэр самцаа өмсөв. Саата цавцтайгаа зүгээр яасан гэдэг ингээд дахиад. За, Улаанбаатар хотод 17 цаг 36 минут болсон. За, хамтран ажил танилцуулсны дараа номоо шийдгэлээ ирсэн. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 36 жилийн туршлагатай одоо барилга ярина. Зүгээр гранаа шал үү. Энийг бүр илгэн хэлж байгаа да. За, 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. Энэ чинь яг төсөл шүү дээ. Энэ 35 жилийн туршлагатай болохоос 35 жил бариагүй шүү. За, ингэсэн байна.
Баянзүрх дүүргийн нөгөө нохойтой хошооны урталт Чулуун овооны овоо гэдэг нэг хитэн гэр ороолууд байсан шүү дээ. Тэр чинь бүгдээрээ ингээ газарт ороод тэнд шин сурчлын бүс үүсгэж байгаа юм байна. За жишээ тогтоож байгаа юм байна тэндээ. Тэнд бүр эдний яг энэ тэр бүсийнхаа жишг болж баригдаж байгаа. Хоёр энэ төсөл New Life Garden гэдэг төслийн 2 болон 3 дугаар ээлжийн 56-аас 81 метр квадрат 2-3 өрөөнүүдтэй захиалга авч байгаа юм байна. Таныг энэ эднийхэн энэ анжгаа ингээд уншаад байна гэдэг. Урагшаага ярьж үг гэсэн. Урагшаага янзын гой харуулсан гой газар үл. Би яг энэ New Life-ийн цаахан засвар дээр очиж машинаа засуулсан бохоо өнгөрсөн. Ааха. Тий, тэгсэн урагшаага жоохон яваад ингээд фризерт харж илэн штэ. Урд нь бол янз бүрийн барихгүй юм байна. Тий. Мөгийн сайн байна. Мөгийн сайн ярьж байна. Ингэж байгаа. Наад чи ерөөсөө байнгын юм нэг байгальд ойрхон байгаа байхгүй. Харин тийм байлээ. Юу ботаникийн цэцэрлэг түрээлэн байгаа зүүн талд нь. Баруун талд нь үндэсний цэцэрлэг түрээлэн байгаа. Ерөөсөө ойрхон. За одоо ингэж барилгын хувьд гэх юм бол одоо эзэгтэй болгоны хүсдэг юм өргөн цэлгээр том цонхтой гэж байгаа байхгүй. Тий? Том цонхонд одоо ямар ч эмэгтэй хүн дуртай байдаг. За тэгээ дээрэс нь одоо нөгөө нэг юм зөв зохион байгуулалттай гэж байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр том цонх гоё штэ. Тэгээ хулганы нүгч жижигэн цонхтой ахна. Эмороо тэн дээр ингээ өглөө тэрэг гэмээр сууж идэг. Тэгээ гол нь эн чинь Эмо гэдэг чи эмзэг мэдрэмтгий орхигдсон ингэж байгаа шүү. тийм штэ. Тэгээ орхигдол цонхтой хайж байна. Орхигдсон ч том цонхтой. Том цонхон дээр тэр том цонхон дээр дандаа ингээ гараа ингээ дарчихсан. Тэгээ эн чинь нөгөө нэг яагаад Бодлоо сангахаа миний зургийг аваарай гэх гэж л байгаа. Юуны нөгөө нэг эднийх чинь нөгөө жишг хороол гэдэг байгаа шүү дээ. Жишг хороол болж байгаа учраас улсын сургууль цэцэрлэг баригдахаар тийм төлөвлөгөөнд нь бүр бүтэн орцсон юм байна. Тийм. За өрөөний зөв зохион байгуулалтай бүрэн зотгомол за нийслэлийн сургууль цэцэрлэгтэй ойрхон за түрүүний анжгаа хэлсэнчлэн яг энэ төслийн хүрээнд бүр улсын сургууль цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн байгаа. За үндэсний цэцэрлэг түрээлэнгээс 3 км зайд орших гэр бүлэрээ чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой гэх мэтчлээ. Маш олон давуу талууд байгаа. Тэгэхээр та борлуулалтын албатай 77 77 тэг 784 гэдэг утаснаас мэдээлэл аваарай. 77 77 тэг 784. За тэгээд New Life Garden гэ та латинаарч бичсэн болно, кириллэрч бичсэн болно. Сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за 36 жилийн туршлагатай Жигүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. Баярлалаа. Борлуулалтын албан энэ бүр Солонгосын элчингийн баруун талд байдаг тэр Романа Эрстес гэдэг тэнд байгаа юм байна шүү дээ. Гадаад байгаа хүмүүс 8% нөө жилийн хүүгээр авах боломжтой. Энэ бүр айгүй том давуу талтай. За барилгын дамалд номин цэцэг яаж шийтгэлээ өгөх вүлээ? Би бол цалингаас л хасч байна. Цалингаасаа 50% хасах уу 10% хасах уу гэхлээр асууна. Юу амир 50 багтаа яа дээ. Ядаж 20% та. Миний хэдэн хүүхдүүдийн өсөлтөн царай чамд харагдахгүй байна уу? 50 ингээ бүр өгөх гэж байгааз 50 ч их шиг ёо. Тэгэхээр 50% хасах уу 10% хасах уу гэж асуу штэ. Асуух гээд байна. Тэгэх бол алийг сонгох юм? Хүү сая загинсан уу юм. Үгүй чамд бидний цалин хасах эрх ерөөсөө байхгүй. Би даамлна. Хөдөлмөрийн хуулиар байхгүй. Юу яриад байгаа нь тийм цахилгаан шийдгэл авах юм бол тэгэл байгууллагын дотоод журам дээр заасан байгаа штэ. Цалингийн тэдэн 20 20. Гэтэ би бүр асуугаад байна штэ анжгаахаа. Та 50% хасуулах уу 10% хасуулах уу асууна. Та алийг сонгох уу? Асуудаг нь яаж байгаа юм? Гэхдээ угаасаа л ямар ч 10% л гин үстэй. Энэ удаад 10% хаслаа шүүгээд хасна. Би шүүхтнэ. Йоо энэ шүүх дараа ясаа хүртэл цайдал заргал. Заслихныг авч даамд олгоцсон чи би яаж асуух чинь. Оо бүр загцнаа чи. Нөгөө сата цамц үсч яг ингэдэг. Өөрийгөө асуух гэж яг ингэ заслихныг даамд болгох яг ингэ нэр. Йоо. Дахиад ит тоонхын дараа за 50% хасуулах 20% хасуулах. Тэр доод хувь нэмэгдээд үгүй би тийхгүй. Одоо чи таажсэндээ 50% 10% алийг сонгох юм. Би юу? 50% хасаал гэж. Оо юу амар би тэгээ шүүхтэн. Тэгээд шүүхтэн. Тэгээд танаа барилгын материалаас чинь зараалтай үл цаглага 50% хулгаал зараад. Би бол ингэж за яах юм бэ энэ удаа 10% хасаа яг тань дээр гаргаж өвтэйг тавиал тэгмэд гэрлээ цааш нь зөөхөө. Би зараад. Наад чи өөр каран штэ. Үгүй гэж үгүй. Би одоо жишээлбэл ингэж амар инэрэнгүй байгаад тэгээд танаа байш шиг баригдахгүй байгаа. Материал нь байгуулад байдаг. Инэрэнгүй баг шиг. Чи миний хүүхдийн хоолноос 10% нь авч инэрэнгүй гэдэг байгаа юм. Би харин хэлнэ дэш. Инэрэнгүй гаргаад загин бэж.
Ямар аймар асуух нь те. ямар аймар юм бэ сая. Ямар зүр хамаар гарч ирсэн. Жишээлбэл мөөгийн хахад та 50%, 10%, мөөгийн 50% гэд язганаад байгаа зөөдөөс за яг уу надад 10% хасчаа гэх юм бол мөөгийн хуйраал явчихна. За гэл. Тэгээ надад нохоо шиг зүтгэн. Энийг язгасан уу? Угнасаа нохооны үүрэнд амьдэрж байгаа штэ наад чи. Нохооны үүрэнд амьдэрж байгаа юм шиг. Нохоо шиг л амьдэрнэ штэ. Үгүй штэ чи. Өөстө. Манай даамс тэ салхасаа. Яа, маргааш тэ. Эна. Маргааснаас тэ. Эна. Бүгсдэр алдтуусаа. Эна. Нэр алдахгүй. Яаст. Үнэсийг басчаад гоё удалж авч шүү те. Аймар. Би бол өстой ерөө 50% хасах юм бол алалцсан юу цаад байгаа ингээд. Ер нь бол гуруулаад нохоо шиг зүгээр. Гуруулагаас ч асуугаалаа. Өөрийнх нь бодож байгаа бол тийм. Нохоо шиг нөгөө гуруулаад Нохоотод явж байгаа юм даа ер нь бол. Наад боцтой за юу хийж ирсэн? Нөгөө гурван нохоо хараад сууж байна. Ашир өөрөөсөө амар арматик болсон бай тээ. Нохоо шиг цэцэг энэ. За дараагийн асуулт над дээр ирж байгаамаа. Барилгаа дуусаад хартал хамгийн чухал нэг зүйлийг огт хийгээгүй байв. Хэн рүү буруугаа жигэх вэ гинэ? Хаалга байхгүй юм уу? Юу юм? Би Ер нь яг нэг л юм байхгүй. би яаштай те хил ам эрүүл тэмцэл маш сайн хийхээр нь амиа аваад гарч гэж бодоод мөгрүүлчих чинь шууд. Шууд мөгрөөчих нь. Тийш үү? Тийм ээ. Цагтааных нь утсыг холбоогүй юм шүү дээ. Ер нь бол анжаах мөөгийн хоёрлуулж их юм. Би үс. Эна. Эна юу байхгүй. Эна онцтой. Гэр нэг юм нь юу юм? Тэрийг чи өөрөө олох хэрэгтэй. Тэр чи зараад ицсэн 100 айл руу автраад авчиж зараад ицсэн. Би бол мөрөөч чинь. За чи Тэгээ би ч гэсэн юу гэдгийг би мэдэхгүй байна. Танилуу юм уу мөөгийн авт хоёрыг нэглүүлж их юм. Хоёр давхар байшин чи шатгүй байвал тэгэл дуусаа үсттэй. Тэгэл хоёрын нэг нь. Бас гэтээ тийм амар хүн харахад алдаатай юм бол биш баха. Хүн харахад бол за юу чийсэн яад юм бэ энэ хоёрын айл нь эрүүл чих. Шууд хоёрыг нэг нь чихнэ. Харгалт захар үзгөө чихээд үг гэдэг шиг. За чи Миний өгөх цагаан шүү. Ажаагүй хараа. за Тэр дотороо хизээд харддаг байна. тэр дотороо анжаа бүксийг авах юм байна. Ой тэ боксноо зав. Чанар ажаагийн боксыг аваад ирээ. Тэр хийчих юм байна та. Йоо нөө би тэр багш нөө өгзөг юмгод чихээд үг ихчээ аргашаа сайн чих гэдэг шиг юм болж байна үгүй юу. За Ер нь нэг юм айгүйх өгцөг яригдах нэ. Би өстөд обстроо тий. На өгцгөө өдөөд. На өгцгөө. танаа байшин бол тэ буруу бол гэрлээ шүү. Битээр бол байдгаараа л хичээсэн те. Би зүгээр л тэнд мөгийдөө тавчи идээд кофе уугаад нохоо өргөж хамт байсныхаа төлөө яах тэр миний буруу байдгийг. Гүг ер нь тийм үстэй. Тэгвэл тэгэл чаддгаар дахиад номжсг өгцгөө арах гэж. Яа чидээс чи юм. Хараад эцлээ өгцгөө арах. Тэгээ шийдэх юм уу энэ асуусаад. Оо тий. Эдний барилга босчихгүй. Эдний барилга бол босхгүй шүү. За мөгийн номероо чихэх юм байна. За анжаа яах юм? Би карадаруулж их шүү. Тэгэр. Юу болж байгаа байж дээр байхгүй шүү дээ. Карад юугаа хийж байгаа. Шууд карадаруулж. За санаа сулгандаа хариулъя. Та энэ дүрийг хийсэн барилгад амьдрах уу? За одоо ингээд бүгдээрээ байшингаа явж ирсэн босгоцсон байгаа шүү дээ тий. За аад нь зүгээр холуур тойрч явах юм. Бэд нь ганц хонуулт хонохын тэгтээ гадаад вэд нь амьдрноо яаж игээл амьдрна. Гэд нь миний нас гүйцэхгүй байлгүй дээ тэр байшинг босхыг харахад гинэ. За намаа яах юм? Миний нас гүцэхгүй байлгүй дээ. За гээ. Би амьдрч үзэн. За Би холуур явах би зүгээр. би бол амьдрноо яаж игээл амьдрна. Нэгэн тал одоо ингээл хөрөнгө хүч хаяал тий сайхан байшин босгосон юм жаа.
сайхан байна шүү. Баатар чухал нэг юм байхгүй байгаа шүү дээ. Хамаагүй. Баатар чухал нэг юм Хамаагүй, Би хамаагүй. худлаа хуурж байгаа Ажаагийн харуулж номчгийг оруулаад хаалгын түгч 3 хоног авчихдээ. 3 онуулнаа. Тий. Яаж байгаа? Хоол унтаггүй юу? Тий янз бүрийн юм хөөгдсөн. Ерөөсө тэр айдас майдас байхгүй шүү дээ. Ганц айж байгаа юм нь хоол удахгүй юу? Хин сүнс байна уу? Сүнс байна уу? Нөө бааш дурж Юу ч удахгүй. хамаагүй тий. Ерөөсө хамаагүй. Хоолгүй мүү. Сүнстэйгээ ярьц үсээ. Чамаг хийж болдог гэсэн бэл тий. Ман чамаа идэл. За. Болохгүй байх гээ. Санд асуулгын дуун гарсан байна. Яг одоо манай лайвыг 552 хүн үзэж байна. За санд асуулганд 344 хүн оролцсон байна. Сайн байна. За та энэ дөрвийн хийсэн барилгад амьдрах уу? Аад нь зүгээр холуур тойрч явах минь гэдэг дээр хэд Намааг нэмээд. За таныг нэмээд 192 хүн буюу 37%. За ганц хоноос хонохын тэгтээ гадаана гэдэг дээр 32 хүн буюу 13% байна. За амьдрнөө яаж игээл амьдрна гэдэг дээр мөгийн итвэрийг нэмээд 51 хүн буюу 20%. За миний нас гүйцгүй байлгүй дээ. Тэр байшин босхийг харахад гэдэг дээр номиотой нийлээд 73 хүн буюу 30% бас байна. За. Тэгээ ер нь бол бүгдээрээ холуул тойрж явахаар болчихгүй Тийм байна. Тэрэн дээрээ. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 4-ний Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радион 3-р студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Лафорын хоолойн цацлаг, вирус бактери эсрэг байгалийн эмчилгээг сураатаар за мөн 36 жилийн туршлагатай Жигүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын эмчил радио 88.3